За надад бол асуулт бол маш их байна. Гэхдээ гол асуултаа асуучих. За камержуулалт нийслэл бол одоо мэдээлэл технологийн хөгжил дээр бол бас нэлээд идэвхтэй урагшаа явж байгааг нь бол дурдах ёстой. Гэхдээ за энэ камерууд бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд нийцээгүй байгаа. За чигүүргийн байгууллагын зөвлөмж өгсөн биелүүлдэггүй. За дахиад энэ дид үтсийн төсөл хөтөлбөрүүд дээр мэрэгжлийн яамнасаа зөвлөмж авах хуультай. Тэн дээр бас нэлээд олон санал гомдлууд байдаг. Тэгэхээр цаашаа ухаалаг хот өсөөгүй бид нар ухаалаг хот болж хөгжнө. Тэгэхээр маш их камерыг тавьж байгаа. За өндөр хөгжсөн улсууд бол мэдээллийн аюулгүй байдал дээр маш онцгой анхаардаг. Тэгэхээр яагаад анхаарч байгаа юм бэ гэхээр Монгол улсын нэг эмзэг мэдээллүүдийг алдахгүй гэдэг үзэр. За энэ дээр бол үндсэндээ бол маш аюулгүй байдлын стандарт бол маш ноцтойгоор зөрчигдөөд явж байгаа. Үүн дээр ямар арга хэмжээ цааш тавих вэ? Энэ хоёр зөвлөмжийг зөрчсөн камеруудыг худалдаа авсаар байх уу? Яг бод нөхцөл байдлыг ойлгож л байна л да. За хоёрдугаарт нөгөө түрүүн зол жаргал гишүүнч ирж байна. Монгол гэж байгаа, хотдуулаа гэж байгаа, мани тэгээ одоо UB карт энэ сүүлдээ сошиал платформ хийн гэж байна. За төрийн мэдээлэл, төрийн албаагчд, төрийн шийдвэр гаргагч нарын түвшинд үндэсний нэгдсэн мэдээллийн сүлжээ байхгүй болохоор Viber ашиглаж байгаа асуудал бол үнэн. Гэхдээ энийг хариуцж хийх ёстой газар нь нийслэл мөн үү? Энэ ямар зөвлөмж, ямар санаачлаг хизээ гарсан ямар байгууллагын шийдвэрээр энэ явж байгаа юм бэ? Энд бол нийслэлийн чиг үүрэгт хамаарахдаггүй санагдаад байна. За дахиад одоо бид төрийн өмчт компаниудаа цөөлөөд төрийг цомхон бүтээмжтэй болохоор явж идэл. Нөгөө талд нь эргээд төр өөрөө цахим хэлбэрт маш олон хувийн хвшлийн ч юм уу онц шаардлагагүй үйлчлэгнүүдийг хийх гээд байгаа юм шүү. Тэн дээр ялангуяа манай нийслэл Улаанбаатар хот маань манлайлалтай явах гээд байна уу да гэсэн болгоомжлол байна. Тэгэхээр үүний цаана маш олон том худалдаа авалтууд явж байна. Тэгэхээр энэ гурван асуултыг асууя. За нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин байна. За камерын зөвлөмжүүдийг бид нэр яам болон тагнуулын газраас чиглэлийг аваад танилцуулаад за яам болон тагнуулын газраас тодорхой брендing за тэр дундаа бол Орос бүгд найрамд хятад ард улсад үйлдвэрлэсэн тэнцээ ашиглагддаг сервер болон тийм камеруудыг бол ерөөд бол хоригддог. За тийм бол 3 дахь орны камер болон тийм системүүдийг бол авч ашиглаж оруулаа гэдэг. За бид нар бол тодорхой хэмжээний нөө тендер зарлахтаа камерын системд авахд бол дандаа тагнуулын газарт тэрийг хянуулдаг. Тагнуулын газраас ерөөдөө зөвшөөрөөд за энд ийм брэнд их болно, ийм компани их болно. За ийм компани хориотой болохгүй гэдэг тэр зөвлөмжийг авч агаад худалдаа авах бол зарлж. За энэ ажлуудыг бол хийгээд явдаг. За мөн мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар гэх юм бол бид нэр хууль зүйн дотоод хэргийн яам за болон мөн тагнуулын газарт яг энэ дээр нь ажилладаг. За энэ дээр ганц камержуулт гэхгүйгээр тагнуулын газартаа бид нөгөө нүүрснийхээ асуудал дээр ч гэсэн бол тесттэй хамт хийдэг. За тагнуулын газар яг хэрэгжилж байгаа иргэдээс хэрэгжилж байгаа нүүрсийг шатааж гэнэ үү, тестэлж гэнэ үү, үзэж гэнэ үү гэдгийг хүртэл тавьж шалгадаг байгаа. Тийм болохоор яг энэ хоёр асуудал дээр бол тагнуулын байгууллагатай бараг 7 хоног болгон бид нар хамт ингэж ажиллаж явдаг. За сошиал платформ нь бол зөвхөн нийслэлийн хэмжээнд бол бид нар бол одоогийн байдлаар хэрэгжүүлээд за нийслэлс хэрэгжүүлж байгаа ажил за нийслэлс хэрэгжүүлж байгаа энэ бүх мэдээллийг нэгдсэн том шугамар бол хэрэгжүүлье гэдэг юм жаа. За цаад цом харж байгаа юм бол одоо бүхлөдөө Америкт сервертэй Америкт байгаа одоо Facebook ч гэдэм үү те эдгээр компаниуд нь бид нар одоо мэдээлэл цацхын тулд бид нар жил болгон хэдэн зуун сая долларыг бол зарцуулдаг гэдэг бол манай Монголын зах зээлээс бол гараад Америкийн зах зээл рүү энэ бол ордог мөн. За энэ
мөнгийг ерөнхийдөө бид нар нийслэлтэй Монгол улстай эргэлдүүлэх энэ том зорилгыг бол тавьж энэ платформыг бол яг энэ Facebook-тай адилхан хэрэгэлдэг ийм платформыг бол оруулж хэрэглэе гэж. За энэ нь бол зөвхөн яг одоогийн байдлаар нийслэлээр нийслэлийн иргэдэд зориулагдсан платформ бол байгаа. Тэрнээс хөдөө орон нутгийнхан бол яг энэ дээр бол хэрэгжилт ороогүй явж байгаа. За энэ цаашлаад улсын хэмжээнд хэрэгжүүлнэ, улсын хэмжээнд платформыг явуулах юм бол холбогдох яамдаас нь зөвшөөрөл аваад бол энийг хэрэгжүүлээд явна. За яг одоогийн байдлаар бол зөвхөн нийслэлд ногоон оноотой нүүрстэйг нөгөө хатуулаа системтэйгээ ингээ холбогдоод энэ платформ бол хийгээд явж байгаа. Ерөнхийдөө сошиал платформ болно. За дээрэс нь нөгөө бүх нөгөө мөнгө төгрөгийн үйлчилгээ байдаг, нийслэлээс үзүүлж байгаа автобусны үйлчилгээ, нөгөө UB карт гэл тэ энэ бүгдийг интеграц хийсэн ийм бол системийг бол ороод явна. За тэгэд дээрэс нь нөгөө иргэд маань тодорхой хэмжээний гудамжинд явж байгаад эвдрэлтэй зам харгуу, за янз гэрлэн шатцсан одоо гаднах гэрлүүлэлтийн систем байгаа шүү дээ. За ингэх юм бол зөв шууд зургийг аваад тэр одоо энэ хотуулаа платформ дээр бол тавьчин. Тэгэх юм бол тэр өөрөө локейшнтэй учраас тэр газар нь болоод энэ мэдээллийг шууд ингэж хурдан явдаг, солилцдог ийм системийг л оруулж байгаа. Тэгвэл одоо яах юм бол тухайн хэсгийн ахлагч нь мэдээлэлээ цуглуулад хорон дээрээ нэгтгэдэг. Нэгтсэн мэдээг цаашаа дүүрэг дээрээ нэгтгэдэг. Дүүрэг дээрээ нэгтгэхэд нийслэлээр хагаад нөгөө засвар, үйлчилгээ, за мөн мейнтенс гэдэг энэ бүх ажлыг бол хийж явдаг. Тийм болохоор доор хаяж хамгийн багадаа бид нар сараас 2 сарын хугацааны дараа нөө засвар үйлчилгээ нь орж явдаг. За энийг хэрвээ системд ингэ явчихвал бид нар доор хаяж бол сараас сар хагсын хугацаа гээд нэг 14 хоногийн хугацаанд бол бүх энэ эвдрэл зам үйлчилгээний ажлыг бол хийж явна гэсэн бол төлөвлөгөөтэй байгаа. Яг мэдээлэл бол шууд нэгдсэн системээр ирдэг. Нэгдсэн систем ирээд шууд нэг хариуцж байгаа хүн дээр нь шууд очдог. Одоо ингэ бидний өргөдөл гомдлын систем хариуцж байгаа хүн дээр очдог адилхан бид нар зураг авлаа ингээ ороо явдаг. Яг нөө 102 системтэй адилхан гэсэн. Нөгөө замын тэгэхээр чиг үүргийн байгууллага болоод нөгөө чиг үүргийн яамны 2 зөвлөмжийн дагуу мэдээллийн технологи дэд үтс шийдлүүд хийх хэрэгтэй. Та өөрөө сая бас дурдж ийн л та. Энэ протоколд үлдэж байгаа болохоор тэгэхээр яг энэ зөвлөмжүүдийг дагаж байгаа юу? Би аль биесээр тодруулахад бол өөр л зүйл яриад илээ. Тэгэхээр үүн дээрээ та яг үнэхээр зөвлөмжийн 2 чиг үүргийн байгууллагын зөвлөмжийг ягшлан биелүүлж дагаж байгаа гэдэг надад тодорхойлтыг эсвэл гаргаж өгөх хэрэгтэй байна. Тэгээ бичгээр болон амаар тэгээ энэ дээр протоколд үлдэж болохоор би болохоор одоо аль газар нь үнэн ярьж байгааг л тодруулах шаардлагатай болж байгаа шиг байна. За хоёрдугаар тэр ерөнхийдөө бол яг нийслэлийн үйлчилгээ цахимжиж байгаа бол маш сайн цаашаалтай хурдтай явж байгаа. Тэрэн дээр бол эргэлзэх зүйл байхгүй. Гэхдээ аюулгүй байдлын чиглэлээр үндэсний аюулгүй байдлын хэмжээний мэдээлэл солилцооны системийг хийх ёстой гэдгийг зарчмын үед дэмжиж байгаа ч гэсэн энийг бодлого гаргаж хийх ёстой газар нь нийслэл мөн үү гэдгийг л би асууад байгаа. Тэгэхээр энд хаана шийдвэр гаргах ёстой юмыг та хэд маань үнэхээр бод тулж байгаа юм а хаана шийдвэр гаргаад хийгээд байгаа юм бэ? За энэ хоёрын дээр тодруулга протокол дээр авъя хамт төвшин дээр. За нийслэл Улаанбаатар хотын зүгээс эдгээр 2 хууль тогтоомж болон зөвлөмжүүдийг бол зөрчөөгүй явж байгаа. За энэ дээр бол яг манай хуулийн газар ажиллаад за тодорхой хэмжээний хуулинд өөрчлөлт оруулах хэдэн зүйлүүд бол байгаа. За эдийг бол төслийг бол боловсруулад засгийн газарт бол 2 төслийг бол боловсруулад өргөн барьсан байгаа. За засгийн газар дээр бол одоо яг засгийн газрын гишүүдээ санал авагдаад явагдана. Тэгээд эх 7 хоногийн засгийн газрын хурлаа зарим асуудлууд нь орох бах. За орсноор бол ингээд их хурлд бол өргөн баригдах баха. За энэ яг нэг хуулийн дээр өөрчлөлтүүд орох ёстой байгаа нэг 6 зүйл байгаа. За энэ зүйлүүдээр бол ороод явах бах. За ингээд засгийн газраас энэ хуулийг бол батлаад явнаа. Кибер аюулгүй байдал, тэгээд үндэсний аюулгүй байдал хоёр дээр. Яг ийм системийг ингээд манай улсад ингээд ашиглах нь зүйтэй гэдэг ерхий зөвлөмжийг бол бас засгийн газраас гаргуулъя гэсэн явж байгаа. Тэгэхгүй бол байнга нэг за энтрийн микрофонд 1 минут.
нэг ажлыг гүйцэтгэх болгондоо эсвэл нэг тендер зарлах болгондоо бид нэр яам болон тагнуулын газраас тодорхойлт авдаг. За тэр тодорхойлт нь тухайн жил болгоноос заримдаа өөр ирдэг. Дараа нь нөгөө интеграц ихээр нөгөө брендүүдийн хооронд бас нөгөө уялдаа холбоо нь байхгүй, систем нь хоорондоо таарж өгдөг гэдэг асуудлууд бол заримдаа бол гардаг. За тийм болохоор бол яг үндсэн засгийн газрын нэг тийм чиглэл авъя. Яг манай Монгол улсын бол камерын хяналтан дээрээ за цаашлаад платформ дээр бол яг ийм кибер аюулгүй байдлыг бол хангасан ийм сервер дээр бол ажилдаг гэсэн ийм зорилтуудыг бол авах хаа. Ямар ч юм бол сайдд бол танилцуулагдсан байгаа. За сайдаас бол утгагүй бол дараа 7 өдрийн хурлаар бол танилцуулагдана гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Энэ мэдээллийн технологийн аюулгүй байдал гэдэг бол одоо дэлхийн нийтийн томоохон бараг тэргүүлэх сэдв болж байгаа. Тэгэхээр сая хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байна. Би өөрөө кибер аюулгүй байдлын хуулийн ажлын хэсгийг ахлаад аюулгүй гадаад бодлогын байнгын орноор ажлын хэсэг ахалж байгаа. За үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бас өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ дэлхийн нийтээр энэ мэдээллийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд цахим технологи, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар илүү анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр мэдээж үр ашигтай, хямдхан байх, интеграцтай байх гэдэг бодит практик шаардлагыг бол маш сайн ойлгож байгаа. Гэхдээ ямар ч хурд үннээс илүү үндэстний язгуур ирэх ашиг гэж байх ёстой. Тэгэхээр Монгол хүн, Монгол улсын дэд үтц, Монгол улсын мэдээллийн аюулгүй байдал, иргэний аюулгүй байдал гэдэг бол Монгол улсын үндэстний аюулгүй байдал байх ёстой. Тэгэхээр тэр язгуур ирэх ашиг бол ямар ч төсөвт өртөг хурдтай ажил хийхээс дээрвээ илүү тавигдана гэдгийг хэлье. За хоёрдугаарт сая хоёр гишүүн манд дурдлаа. Нийслэл дээр Монгол улсын их хурл болоод Монгол улсын их хурлын гишүүд хууль тогтоох болон засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Тэгэхээр тэр чиг үүрэг шаардлага хяналт тавьсны төлөө бол ялангуяа одоо нийслэлийн зүгээс улс төрийн акц хийж байна гэж ярьж байна. Тэгэхээр эдгээр хэлсэн асуудлуудыг бас нухацтай бодож аль аль талдаа хариуцлагатай байж анхаарч ажилласаа гэж хүсье.